Өчигдөр минь төргийн үзэгчтэй залуучууд та бүхэндээ зориулан бэлтгэн хүргэж байгаа M-Style Entertainment нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэгтэй хамтайснаар та орчин үеийн залуусын өнгө төрх стил имижтэй танилцахаас гадна шинэлэг мэдээллийг авах боломжтой. Манай энэ удаагийн дугаарт мейкап артист Хишиг үлзий. Андра модель агентлагийн захирал топ модель Бадам гэрэл. Дэлхийн шилдэг брэндүүдийн нэг Dolce & Gabbana-гийн шинэ улирлын коллекц. Гэх мэт мэдээллийг та авах боломжтой. Ингээд M-Style Entertainment нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаарыг хамтдаа үзэж сонирхцгоё. M-Style нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт мейкап артист Хишиг үлзий буюу Хишигнээ оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе Хишигнээ. За баярлалаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр үзэгчдэд бас өөрийгөө танилцуулахгүй тий. За би стилист, мейкап артист мэрэгжилтэй одоо намайг Хишиг үлзий гэдэг. Яг энэ мэрэгчлээ Солонгос улсын урлагийн сургуультанд 4 жилийн хугацаанд төгсөөд ирсэн байгаа. За энэ мэрэгчлэрээ Монголд ажиллаад 3 жил гараа болж байна. Тэгэхээр мейкап артист гэдэг мэрэгжлийг сонгох болсон шалтгаан юу вэ? Хэн нэг нь нөлөөсөн ч юм уу эсвэл өөрийнхөө сонирхлоор сонгосон уу? За гоё асуулт байна, баярлалаа. Тэгэхээр би мэрэгжлийн анх 7 настайдаа сонгосон. 7 настай гэхээр хүмүүс гайхчих магадгүй тий. Би өөрөө яг эмэгтэйчүүд, олон эмэгтэйчүүд донд өссөн л дээ. Их чи эмээ, ээж гэд тийм ээ. За тэгээд багасаа л ингээд эмээгийнхэн хомсыг будаад, хичийнхэн нөөрийг будаад ч юм уу тий. Багасаа юм гоо сайхан чиглэлд аягүй дуртай, хайртай байсан. Тэгээд мэрэгжлийн анхнаасаа л ингээд багасаа 7 настайгаас ахлаад нүүр будаад ингэж явсаар агаад 10 жилд бас мэрэгжлийн ангийг нүүр бодолтойг сонгоод 10 жилээ төгсөнгүүтээ би яг энэ мэрэгжлээ сонгоод Солонгост суралцаад ирсэн байгаа. 7 настайгаас гэхээр бас гайхамшигтай шүү дээ. 7 настайдаа хүний нүүр бодож ийн гэдэг бол тий. Тэр бас өөрийнхөө их өсөж хүлээж мөрөөдсөн мэрэгжил юм байна шүү тий. Тэр өөрийн тань талаар бол Солонгосын бас улстай 3 дугаарт ордог томоохон их сургуулийг stylist makeup гэдэг мэрэгчлэр төгссөн гэсэн шүү дээ. Тэгээ makeup artist-аас одоо ялгарх нь stylist makeup гэдэг нь яг ямар онцлогтой мэрэгчлээ. За stylist гэдэг нь болохоор хүнийг хөлний үзүүрээс толгойн үзүүр хүртэл одоо бүрэн өөрчлөн гэж байгаа тий. За энэ мэрэгжлийн мэн онцлог нь гэхэлэр би ерөнхийдөө манайх Ariana Success Coaching гэх гоо зүйн мэдлэг олгох сургалтын төв байгаа. Яг одоо Монголда ажиллаулаад явж байгаа. За энэ сургалтын төв маань яг энэ мэрэгжилтэй маань их холбоотой л да. Яа тэгэхээр эмэгтэйчүүд маань тийм ээ айгүй олон амьдрал дээр тэ хүүхэд, гэр бүл, хоол унд айгүй олон асуудалтай байдаг тийм ээ. Тэрнийхэн хажуугаар гоо сайхан анхаарна гэдэг бол хамгийн анхааралтай нь бол хамгийн их цаг орохоос гадна хэцүү зүйл байдаг тийм ээ. Тэгэхээр яг эмэгтэйчүүд маань айгүй амьдралд олон талын стресс бухимдал байдаг те. Тэгэхээр үргэлж гой сайхан явна гэдэг нь болохоор өөрт нь хамгийн чухал байдаг те. Тэгэхээр яг энд нь ингээд туслах үүднээс ингээд яг энэ сургалтын төвөө нээсэн байхгүй юу. Тэгэхээр эмэгтэйчүүд маань те нүрээ яаж будах уу, үсээ яаж янзлах уу те, ямар хувц өмсөл өөрхийн биеийн галбирт илүү гоё харагдах уу гэдэг те. Энэ тал дээр бүгдэнд нь ингээд хэлсэн юм сургалтын төвийг ажиллуулж байгаа л да одоо. Makeup artist гэдэг мэрэгжил бол дэлхийн хэмжээнд бол нэлээд бас эрэлттэй мэрэгжлийн тоонд ордог шүү дээ. Бас өндөр хөгжилтэй. Манай Монгол орны хувьд бол орж ирээд бас төдийл удаагүй шинэхэн болон сонирхон мэрэгжлийн нэг. Тэгэхээр Монголын одоо makeup artistуудын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ? За хэр вэ ер нь хөгжил дэлхийдээ харьцуулахад? За makeup бол яг уран зурагтай нэг ерөнхийдөө адилхан мэрэгжил. За уран зурган дээр бид нар биер бариад цаасан дээр зурдаг бол тийм мейкап бол биер бариад хүний нүүр царайн дээр зурдаг. Гэтэл ялгаатай тал нь гэхэлэр хизээж давтагдахааргүй те хүний царай бол нэг янзын байхгүй үргэлж өөр байдаг. Тэгэхээр бид нар үргэлж өөр те цаасан дээр тийм ээ ингэж уран зургийг зурдагтай адилхан. Тэгэхээр дэлхийн хэмжээнд энэ болохоор урлаг үнэхээр гоё том урлаг болсон, хамгийн эрэлттэй болсон. За Монгол ч гэсэн ямар ч ялгаагүй үнэхээр эрчимтэй хөгжиж байна. Маш олон мейкап идэж байна те одоо Монголд те. За сонирхлын бас мэрэгжлийн гэсэн. Гэхдээ би мейкапч толгоныг муу сайн гэж хэлэхгүй бас хөгжиж хөгжихгүй гэхгүй. Яг адилхан л хурдтай хөгжөөд явж байгаа. Гэтэ гол нь мейкапч толгон өөр ингэсэн онцлог байдаг тийм ээ. Яг энэ хүн жоохон тод бодох стилтэй эсвэл энэ хүний стил нь ийм одоо миний стил одоо ийм гихчлэн тийм ээ. Яг энэ бол ерөөсөө л хүний ямар хоолн дуртай те яг
амтлах мэдрэмж өөрөө байдагтай адилхан хүний одоо мэдрэмжээс үүдэлтэй зүйдэлтэй. Тэгэхээр яг энэ мейк апч дээр бодуулахаар би яг энэ гоё болж энэ мейк апч муу гэдэг одоо тийм зүйл ерөнхийдөө байдаггүй. Яг тэр мейк апчийн бодож байгаа стилтэй яг өөр чинь яг тохирж гинүү гэдэгтэй л яг одоо нэг зүйлтэй. Тэгэхээр нүүр будалт гэдэг нь болохоор эмэгтэй хүндээ одоо будаад овртой олон ч юм уу надад буддаг цогтойггүй гэсэн зүйл хизээч байдаггүй. А будснаар зөв будснаар илүү үзэсгэлэнтэй мөн 5-10 насаар илүү залуу харагдах боломжтой тийм зүйл байдаг л та. Монголын бол мейкап артист мэрэгжил хөгжиж байгаа гэж ойлгож болох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр мейкап артист гişиг үйлзээ маань бас Ариана гоо зүүн сургалтыг ажиллаулдаг байгаа. Тэр өөрийнхөө сургалтын талаараас үзэгчдэдтэй мэдээлэл өгөхгүй тий. Ямар зорилготой вэ? Тий. Түрүүн хэлсэнчлэн ерөөсөө эмэгтэйчүүд маань илүү ирч хийж өгөхтэй илүү үзэсгэлэн гоо сайхан болох талаас нь бид нэр хөгжиж чад. Гэтэ ганцхан эмэгтэйчүүд ч гэлтгүй эрэгтэйчүүдэд бас тий. Эрэгтэйчүүд маань одоо яаж хувцлах вэ? Яаж арьсаа арчлах вэ, тийм ээ? А мөн одоо арьс нь одоо өрөвсөлтөй батгатаа гэж бодоход яаж одоо өөрхөн өг дараад бас тэ хөнгөн хэмжээний бодолд яаж хийх вэ гэдэг бүдэнгийн цогцоор нь олгож байгаа л да. Яг Монголда анхны одоо гаднаас нь болон дотроос нь өөрийгөө цогц хөгжүүлэх имиж мейкерийн төвлөгөө ойлгох хэрэгтэй. А бусдаас давуу тал нь гэхээр бид нэр зөвхөн гаднаасаа үзэсгэлэнтэй сайхан харагдлаа гэд доторх гоо сайхан хамгийн чухал тийм ээ. Тэгэхээр дотоод гоо сайхнаа бид нэр үг болон үйлдэл, харц, хөдөлгөөн, суулт, зөв хооллолт тийм ээ. Одоо яаж ширээний соёл гэх мэтч энэ бүх зүйлээрээ яаж тийм ээ гаднаасаа болон дотоосоо гэрэлцсэн хүн байх вэ? Энийг цогцоор нүгдэг үйлчлэх байгаа тийм. Чиглэлийн хувьд бол бүх төрөлтэй байгууллага болон хувь хүмүүс бүгдэнд нь одоо сургалт өгдөг байгаа. Өдөрлөг, сарын гэх мэтчлээ эмэгтэйчүүдтэй одоо жишээлбэл яг та өнөөдөр манай зориод ирлээ гэж бодоход яг танд ямар хувцс өмсүүл зохирох уу, ямар биеийн галбар, ямар өөтэй сканугаад аль хэсгээ гоё давуу талыг гаргахгүй, нүрээ яаж бодуултаа илүү овор бахта харагдах уу гихчлэн зааж өгдөг байгаа. Тэгэхээр мэрэгжлийн хүний үүднээс одоо харахад ч юм уу Монголын өнөөгийн охид залуусын нүүр будалтын тал дээр ямар ажиглалт вэ? Одоо ямар алдаа их гаргаж байна? За ерөнхийдөө би ингээд өөрөө гоо сайхтанд хөлтэй аягүй удаж болохоор аягүй тийм үлнүүдтэй болцсон л да тий үлнүүдтэй. Тэгээд уулц үнэ шууд харна тий. Өөг нь хараад ингээд бочвол зүгээр харах. Тий. Заримдаа би шууд зөвлөдөг тийм ээ та яг ингэчүүл болох уу гэд. За яг нүүр будалтан дээр одоо нэг зүйлийг мэдчих авах хэрэгтэй л дээ. Эрэгтэй эмэгтэй гэлтэхгүй. За ялангуяа эмэгтэйчүүд охтуудтай өсвөр насны охтуудтай хэлэхэд будалт нь тэ эрэгтэй хүн таалагддаг, мөн эмэгтэй хүн таалагддаг, өөр таалагддаг будалт гэж байдаг. За одооны охтууд өсвөр насныхан маань ялангуяа өөрт таалагддаг будалтыг хийгээд байгаа хгүй. Энэ болохоор хитрхи өргөн контур ч юм уу тэ тэрнийг өөртөө гой харагдж байгаа ч гэсэн бид нар бусдад сайхан харагдахын тулд бид нар нэг нүрэ боддог. Хамгийн түрүүнд өөртөө сайхан харагдах нь чухал ч гэсэн бид нар бусдад таалагдах гэж бас боддог шээ тий. Тэгэхээр бид нар бодохдаа одоо зарим одоо хитрхи өргөн контур эсвэл хитрхи ингээд тод будалтыг эрэгтэйчүүд хараад ойлгодгоо. Зарим эмэгтэй хүмүүс хараад хэд будмал чивсэл онцгүй харагдаад байдаг. Гэхдээ зөвхөн өөртөө таалагдах биш бусдад бас таалагдах үднээс тий. Хитрхи өвөрмөц содон тийм ойлгомжгүй хитрхи одоо нүдэн том болгон тим контур ч юм хэрэглэхээс зайлсгээ тий аль болох бусдад таалагдахаар илүү хөнгөн будаагүй юм шиг нэ будах тийм будалтыг хийвэл илүү тохиромжтой. Одооны охид залуучууд маань хитрхи хар өнгийг хэрэглээд ч юм уу тийм ээ эсвэл одоо яг хитрхи өргөн контур хэрэглээд давхраагаа жижигхэн харагдуулах ч юм уу тэр онцлогуд харагддаг. Хамгийн нэгт гаргадаг алдаа нь болохоор ерөөс өөгöd араагүй нүрээ хитрхи тод будчихсан байдаг. Магадгүй бас энэ гоо зүүн ямар нэгэн сургалтанд яваагүй өөрийн бодлол бодож байгаа тавлбат баг тий. Тий, ерөөсөө яг ямар нэгэн яг одоо гоо зүүн үнээс тийм мэдлэг байхгүй гэхдээ яг өөртөө таалагдаад өөртөө гоё харагдаж байгаа юм шиг санагдахаараа тэгж бодоод байгаа юм шиг санагддээ надаа. Тэр өөрийн тань ирээдүйн зорилго бас юу вэ? За надад маш олон зорилго байдаг, маш олон сонирхол байдаг. Би ерөөсөө нэг зүйлдээ тууштай байх гэдэг үнэхээр том давуу тал үнэнчтэй. Тэгээ би яг энэ гоо зүүн талбар одоо салбартаа хүч зүтгэх болно. Гэтэ надад одоо маш олон зорилго байдаг те. Хөрмийн институттай болох одоо яг энэ сургалтын төвөө яг энэ Арианагаа ч гэсэн тэгээ Монголын хэмжээнд Монголдо том хөрөнгө оруулалт оруулахыг хүсдэг те. Жишээл үйлчлэгээний байгууллага гэхэд Монголын бүх үйлчлэгээний байгууллагын одоо харилцагчтай жишээлбэл одоо ингээд Mobicom ч юм уу тийм ээ янз бүрийн үйлчлэгээний газрууд байдаг шээ тийм тэдний бүх харилцаа нь илүү гоё тийм
одоо бусдад нийгэмдээ эрэг сэтгэл төрүүлэх, эрэг харилцааг түгээх ч юм уу. Эмэгтэйчүүд маань бүгдээрээ нүүрэндээ баясгалантай, үзэлтэндээ сайхан болоосоо гэдэг тийм зорилготой байгаа. Тийм. Тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн маань миний бас мейкап нүүрний бодолтыг бол мейкап артист хишигүүлзээ маань хийсэн байгаа. Тэгэхээр бол бас өөрийгөө ингэж өөрчлөвлж энэ сайхан авьяаслаг бүсгүйгээр нүрээ бодуулсанд бол туйлын их баяртай байгаа. Тэгээд маш их мдээгүй зүйлээ мэдэж авлаа. Тэгэхээр үзэгчд ч гэсэндээ Ариана Гооцоо сургалтанд ирж маш олон талын мэдлэгийг бас мэдээллийг авах боломжтой юм байна. Ингээд өнөөдрийн маань дугаарт мейкап артист хишигүүлзээ олцлоо. Stylist makeup artist хэмээх өвөрмөц мэрэгжил эзэмшин хийж бүтээх зорилго тэмүүлэлээр дүүрэн уран бүтээлчийн авьяасыг танилцуулж байна. Өөрийн төсөөллөөр бүсгүйчүүдийн дүр төрхийг өөрчилдөг авьяаслаг makeup artist бүсгүйн зөвлөгөөг үзэгч та бүхэнд хүргье. Бид нэр нүүрнийхээ суурийг тавих гэж байна л да. Нүүрний суурийг тавихдаа бид нэр заавал эхлээд нүүрэндээ чийгшүүлж төрхөж өгнө. What I mean when I'm with you I feel so free. Тэгвэл нүүрний хэлбэрээ бид нар засахдаа тосон гэрэл сүдэр хэрэглэх үү, хуурай гэрэл сүдэр хэрэглэх үгээ асуудаг тийм ээ. Тэгээ бид нар аль болох тогтцол цайтай удаан барихын тулд бид нар аль алийг нь хэрэглүүл зүгээр. За эхлээд би хайлайт болох гэрлээ тавьж өгч байна. За тосон гэрэл сүдрийг хэрэглэхэд заавал кремнийхээ араас тавьж өгнө шүү. За уусгаж өгч. За хайлайтыг тавихдаа бид нэр Т хэлбэртэй тавьж өгнө. Гэрлээ тавихдаа болохоор том тухтай хүн хитрхээ том тавихгүй зөвхөн тухны хэсэгтээ хамбарныхаа энэ хэсэгт мөн хоёр нүднийхээ хоёр доотлын хэсэгт мөн ирээвсэг тавина. Мөн эндээ бас тавьж өгч болно. Жижиг энэгээр хитрхээ шүүрхэн бол бас энэ хэсгээрээ тавьж өгч болно. Гэхдээ энэ удаа би орхиж чинь. Нүүрний зөв хэлбэр нь хаанаас хаа хүртэл байдаг юм бэ гэхээр яг энэ тухны хэсгээс хөмсөг хүртэл байгааз хөмсгнөөс хамарны үзүүрнээс эрүүний хэсэг энэ гурван маань тэнцүү байж бид нэр яг тийм стандарт зөв нүүрний хэлбэрийг олох гэдэг байхгүй юу. Тэгэхээр бидний энэ тухай илүү жоохон жижигхэн болгоод хамраа өндөр болгохын тулд энэ хөнгөр болгох сүүдрийг хэрэглээд байгаа юм л та. За энэ сүүдрээ хоёр талаар нь тавиад өгчээ. За сүүдрийг манай охтууд маань хичлийн дунтлын хайлайтаа дэндүү өргөн тавиад хоёр талаар нь бор тавиад хамар нь дэндүү ингээд өргөн харагдаад идэг тал байдаг. Өндөр нарийнхан гоё хамар тавихын тулд аль болох дунтлын цагаанаа аль болох хэмжээг нь бага нарийнхан үлдээж өгөх хэрэгтэй л дээ. За сүүдрээ тавихдаа бид нар хамарныхан хоёр доотлоос ингээд хэмжээ авна. Music's louder, temperature drops. It seems like they're all dancing to our beat. Look around, I know you'll see. Бид нар ингээд тосон гэрэл сүдэр хэрэглээд мөнгөө дарагч тавиад жоохон зузаан маягийн крем тавьсан байгаа учраас бид нар нундаг пудр хэрэглэх хэрэгтэй. Нундаг пудрын лөө дарагч багтаа бас нэмгэн төрхөдөж өгдөгөөр онцлогтой байгаа. За ерөнхийдөө суурь ингээд тавиад дуусчихсан шүү дээ тий. Тэгэхээр бид нэр за эхний хоёр дахь дөрөв бол заавал хөмсгнөөсөө төрүүлж бодно. Хөмсгөө ерөнхийдөө ингээд будаад дуусчихлаа. Одоо би нүдээ будаа гэж бодож байна л да. Нүднийхэн уусгалтыг бид нэр буудахдаа
уртлын бүдгээсээ хойшоо тодлоо гэсэн чиглэлтэй бодно. Энэ бол давхраатай нүдний бодол. Давхраагүй бүсгүүчүүд минь харин дээшээгээ уусгасан хэлбэртэй бодож өгнө гэсэн үг шүү. За. I just hope that you know to never let me go. 'Cause when it comes to forever, we should be together. I just hope that you know to never let me go. 'Cause when it comes to forever, we should be together. Нүдний тэнэт тавьд бид нэр дуусчихлаа. Одоо контра тавьтай. Контр тавих бол охтуудад минь хамгийн хэцүү санагддаг зүйл бол хамгийн амархан. Ерөөсөө л хүний нүд болгонд адилхан юм хэмжээс гэж байдаг. За энэ нүднийхээ энэ хамгийн төгсгөлийн хэсэг байгааз төгсгөлийн энэ хэсгээс дээшээгаа өмсгийнхээ цүл хэсэг рүү чигсэн байдалтай бодож олно. Эсвэл нүдээ урт харагдуулах эсвэл хойшоогоо жоохон цэхий хэлбэртэй бодож өгнө тэ. Гэтэ энэ дээшээгаа өргөж өгсөн бодол маань нүдээ илүү өргөж өгч харагдуулдаг л да. Тэгэхээр иймэрхүү дээш өргөсөн байдалтай эхлээд хэмжээсээ аваад авчина. Бидний нүдний бодолд тод үед урууллаар уруул бүдэг байх үед нүд тод байвал илүү одоо тэнцвэртэй тийм ээ их будсан ч будаагүй юм шиг ч юм уу эсвэл одоо тэнцвэртэй харагддаг гэсэн үг байхгүй юу тод биш. Тэгэхээр одоо нүдний бодолд маань ер нь бол тийм бас тод бодолтонд одоо орохгүй яг уусаад тэнч будагтай харагдахгүй. За тэгэхээр бид яг дундаж өнгийн уруулын бүдгийг сонгоё гэж бодож байна л да. За уруулаа будчихчлаа тий. Тэгэхээр үүний дараа заавал хацрын ингэсгээ төрхөн хацрын ингэсгээ хизээч мартаж болохгүй. Хацрын ингэсгийг аль болох юм цайвар ягаан өнгөөр хийвэл илүү нүур гэрэлтэж өгөн тийм ээ. Бас их цоглог бас үзэсгэлэнтэй харагданаа. Хацар өнгөлөгчөө бид нар хаана тавих вэ гэхээр яг хамарныхын үзүүр чиглэлтэй бас нүдний хар байгааз хараас яг их доошоогоо чиглэлтэй тавьж өгнө. Ерөнхийдөө яг энэ хэсэгтээ тавьж өгчвөл илүү игдүүтэй залуу өнгөлөг гой харагддаг л да. Заавал ингэ дээшээ болоод будаад байх шаардлага байна. M-Style нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй. Энэ удаагийн M модель болонд маань Андра модель агентлагийн захирал топ модель Бадам гэрэл оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. Ярилцлага бол таны бас хүүхэд нас бага наснаас эхлэе гэж бодож байна. Бага наснда ямар охин байсан бэ? За дуу цөөтэй тийм дараахан л хүүхэд байсан. Тэгээд ер нь бол хичээлээ хийдэг, хичээл хийх ёстой гэдгийг их сайн ухамсарлсан тийм л дараахан хүүхэд байсан. Тэгээд ер нь бол намайг тайз их олон байдлаар хариуцлагыг тэгээд ер нь олон зүйлийг надад бас зааж сургасан. Тэгээд ер нь бол би энэ салбартаа их хайртай. Бага хата ямар нэгэн спортоор хичээлдэг байсан уу? За спортын тал дээр яхаа өндөр байсан болохоор сакс тоглох хэрэгтэй ч юм уу, волейбол тоглох хэрэгтэй гэсэн тийм одоо юунууд байдаг байсан. Одоо яг би тэрний багш нарын шаардлага ч юм уу, эсвэл хүүхдүүд заавал өндөр юм чинь тоглож чаддаг байх хэрэгтэй ч юм уу. Тэгээ миний хувьд бол яг одоо сакс волейболыг тэгж амар
дурлаж бол тоглож байгаагүй. Зүгээр тодорхой хэмжээнд баг хамт олонныхаа бас нэг бүрэлдэхүүн болгоод тоглож суудаа бол байгаа. Гэхдээ яг хичээлжсэн спорт бол за яг фитнесийн спортоор хичээлжсэн. За теннис, ширээний теннисээр бас хичээлжсэн. Сонирхолтой гэсэн үг тий, теннис сонирхолтой юу? Тий, тоглож чаддаг. Манай аав их сайн тоглодог хүн. Аха. Гэр бүлийн хүмүүжлийн үед ямар байсан бэ? Одоо чанга усан ч юм уу? Бадам гэрэл бол өөрөө 3 эрэгтэй дүүтэй. Тэгэхээр одоо иршүүд байсан ч гэдэг юм уу тий, тэр талаараа. Зарчимч гэр бүл төссөн. Тэгээд ер нь бол одоо авсан юм заавал байранда буцаж очих хэвээр. За альва юм зандаа цагтаа хийх хэвээр. Юуг ч хойшлуулж болохгүй. Яг одоо ая тав байх хэвээр бол яг одоо л байх хэвээр ч гэдэг юм. Яг нь тийм айгүй зарчимч гэр бүл төссөн. Тэгээд одоо бол яг тэр зарчим ингээ миний ажил амьдралд яг биелээд явдаг. Ер нь хэрэгтэй байсан юм шиг санагддаг шүү. Хүмүүжлийн хувьд бол их сайн хүмүүжлэлтэй охин байсан бахна шүү дээ. Би чинь одоо оюутан болохоос өмнө бол ээж тийшээ гарч орж үзээгүй, зугаалгаар хүртэл явж үзээгүй тийм л хөвгт байсан да. Анхны хайрын талаараас ярьж. Ер нь хайр дурлалыг юу гэж боддог вэ? Мэдээж амьдралын гоё дурсамж, үнцэнтэй тэр мэдрэмж тийм ээ. Тэгээд анхны хайр гэвэл за бүр 16 настай байхдаа учирч исэн юм байна. Тэгээд их гоё дурсамжуулдээс их ухаантай сайн хүнтэй бас таарч байсан. Тэгээд бас тодорхой хэмжээнд тэмцлийн үр дүнд тэгээд бас яг нэг удаан үргэлжлэегүй. Гэхдээ ер нь миний сэтгэлд их сайн одоо эрэгтэй хүн гэвэл тийм л хүн байх хэрэгтэй юм байна да гэсэн нэг тийм гоё бодол надад үлдээж чадсан гэсэн үг. Хайр дурлалын хувьд ер нь юу гэж боддог вэ? Хайр гэдэг бол ерөөсөө амьдралд ганц л тохиолддог байх гэж боддог шүү дээ. Дурлал бол олон байж болох байх. Тэгвэл хайр дурлалаас одоо үүсэж гарсан үр дүн нь өөр хүүхэд байдаг шүү дээ. Тэр бадам гэрэл бол бас ээж болоод баггүй хугацаагаар дайрхсан байна. Тэгээд ээж болоод босны дараах амьдрал ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Өмнөх одоо ганц бие байсан ч юм уу гэр бүлтэй болоод ээж болоход ямар байсан? Насар их өөрчлөлт гардаг юм байна. Тэгээд маш сайхан зүйл. Бас ээж болохоос өмнө бол би уруулаа буудыг ч юм уу одоо юу гэдэг арай өөр хувцалдаг тий арай өөр стил сонирхдаг ч юм уу арай өөр дуу хөгжим сонсдог байсан бол ээж болсныхаа дараа илүү буур суурьтай илүү одоо чанарчдаг гэж бас би дүгнсэн. Хариуцлагатай маш илүү их чанарчдаг. Тэгээ ер нь юмд хандахтаа ч гэсэн их уян зөөлөн их хүлээцтэй тайван болдог юм шиг санагдсан. Тэгээд одоо л манай хүү хагастай. Тэгээд энэ хугацаанд бас ер нь яг ажлаа бол хүүтэйгээ хамтдаа надад яаж зохицуулах вэ гэдгийг их л бодож тунгааж хэрэгжүүлдэг. Тэгээ ер нь бол хүүтэй хангалттай цаг зарцуулдаг гэж боддог шээ. Тэр амьдралд бас уурлаж стресстэх зүйл би бишгүй л тохиолддог шүү дээ. Тэр уурлаж стресстгэрээ яг одоо яаж тайвширдаг вэ? За хэрвээ тийм тохиолдол гарвал за би хамгийн түрүүнд зүгээр айгу гоё дурсамжаа боддог. Эргээд тэгээд миний хувьд одоо миний бахархал юу вэ? Миний амьдралд хамгийн үн цэнтэй зүйлс юу вэ? Тэр зүйлүүдийн аз жаргалтай хэсгүүдийг нь бодож дандаа тайвширдаг. Тэгээ ер нь бол нэг үнцгийн амьсгаа аваад нэг миний уур нэг удаа үргэлжилдэггүй. Нэг удаан уурлаад ингээл амар бодоол хүнд бас муу санаад яваад байдаг биш. Тэгэл тодорхой хугацаанд мэдээж жоохон бухимдж байгаа л тэгэл хэрвээ гоё юм гараад ирвэл шууд л нөгөө онцгүй мэдрэмж нь устгаал шууд айгүй гоё мэдрэмжээр бахиад шин зүйлүүдийг эхлэхэд бэлэн байдаг. Шүүмжлийг өөр нь хэрхэн хүлээж авдаг вэ? Хүлээж авах хэрэгтэй хүмүүсийн нэг юу гэж боддог вэ? Шүүмжлэл яг хэрвээ доромжлол биш бол шүүмжлэлийг бол хүн хүлээж авах хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Тэгээ түүнээс бас хэрэгтэй өөртөө хэрэгтэйг нь өөртөө үлдээгээд арай боломжгүй гэснийг нь бас өөрөөсөө холдуулж болох юм. Тэгээ ер нь бол альва зүйлээ яг өөрийнхөө толгоогоор үнэлж цэгнэж бас өөрийнхөө толгоогоор наан цаана бүх учрыг нь таньж мэдэж ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр бадам гэлээс нууц авьяас вэ? Олон мэрэгдээгүй нууц авьяасынхаа талаараас үзэгчтэй байхгүй. За тех үед бас яг энэ талаар ярилцж ирсэн юм байна. Нэг нэвтрүүлэгтээ тэгээд багахан зурх авьяас байдаг. Тэгээд тэрийг бас мэрэгжлийн газруудад явж хөгжүүлээгүй байгаа болохоор бас яг тийм харахад вау гэмээр бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол энэ бол надад аяг үн цэнтэй бас авьяасууд нэг. Тэгээд авьяасаас цааш нь хөгжүүлнэ гэж боддог. Тэгээд манай хүн ч гэсэн их дэмждэг. Тэгээд ер нь зурна гэдэг чинь бас их төвчээр шаарддаг урлаг юм шиг санагддаг шин. Тэгэхээр үзэгчтэй зориулаад бас нууц авьяасаас хуваалцаж болох уу те бичлэгийг ч юм уу энэ талаараас болов яах вэ? Хэрвээ цаг зам маань
хангалттай байгаа гэж үзвэл би бас зураад үзүүлж болно. Тэгвэл үзэгчтэй Miss Top Model Андра агентлагийн захирал Бадам Гэрлийн нууц аяастай танилцаад эргээд ярилцахаар уулзцаая. Нэвтрүүлгийн багийнхны маань зүгээс бас өөр ямар нэгэн авиас байдаг бол тэр авиасаас багхан ч гэсэн харуулаач гэж санал тавьсан. Тэгээд түүний дагуу өөрийнхөө бас бяцхан чаддаг гэж боддог нэг зүйлийг бас үзэгчтэй харуулъя гэж бодлоо. Тэгээд юм дагаж одоо харж зурах дуртай. Тэгээд ер нь бол яг одоо мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч амжааг байгаа учраас бас яг 100% айгу гоё гэж бас дүгнэхгүй байгаа хүмүүсэж магадгүй. Гэхдээ миний хувьд бол багаасаа ер нь бол ингээ юм дуурайж зурх аягүй их дуртай байсан. Тэгээд сая бас багийнхаа бэлдэж байгаа хооронд суурийг ямар ч байсан тавьчлаа. Тэгээд одоо өргөлжлүүлээд яг 6 дуусгая. Гүнжүүдийн зургийг зурх их дуртай. Бас Японы нөгөө анимашн хүүхэлдэйн кинонуудын одоо тэр зурсан тэр ер нь тэр зургууд нэг таалагддаг. Хэв маягийн хэлбэрч гэдэг юм уу. Тэгээд тэднээсээ бас их зурх дуртай байсан. Тэгээд яг магадгүй зүгээр багасаа зургийн дугууланд яваад ч юм уу тэгсэн бол одоо арай өөр төвшөнд байх байсан баг л та. Тэгтээ хугацаа алдсан гэж бол боддгоо. Тэгээд одоо ер нь миний ойрын бас нэг зорьсон байгаа нэг зүйл бол зургийнхаа энэ бяцхан бас нэг боломжтой байгаа энэ чадварыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Тэгээд хөгжүүлээд би бас дээрхийн нэг ярилцлаганд ярьж байсан юм да. Хэрвээ үнэхээр би сайн сураад тэгээд надад үнэхээр авиас байвал зургийн тийм үзэглэн гаргаж үзэхэнсэн гэсэн нэг тийм бас бодол өгдөг. Тэг яг одоо та бүхэн Жасмин гүнж Аладдины дурлалт бүсгүй Жасмин гүнжийн зургийг зурж үзүүлж байна. Жилийн өмнө нөхөртөө зориулж Hercules-ийг хайртай бүсгүйтэй хамт зурж байсан юм байна. Тэгээ манай хүн их дэмждэг бас. Гоё зураг хөгжүүлээд зургийн ямар нэг юмд яваач гэдэг. Өвөө айгу гоё зурдаг хүмүүс. Магадгүй тэр нь удамшсан баг л та. Тэгээ ээж маань бас их гоё зурдаг. Баахтаа тэгтээ айгу их шүүмжлүүлдэг байсан. Тэр нь буруу байна, энэ зөв байна гэл. За, надад байгаа бяцхан авиас. Нэг юмрхүү байна да. За, метр 178, тэгээ 54 кг. Хүс зорхи бүтээ, тэгээ түүний хандлаа тэмц. Инээмсэглэл. Эрч хүчтэй бай, тууштай бай, битгий шантар. Ер нь бол тийм одоо гунж готрох дургуул хүндээ. Аль болох л тэмцэх дуртай. Наа баярлуулж байгаа үнэлөө яг өөдөөс нь нүдрүү нь харж агаад сэтгэлээсээ нэмсэглээ, сэтгэлээсээ үг хэл. Тэр хүнийг ч гэсэн баярлуулахыг хүсдэг. За, ёстой муу зуршил тал дээр би тэрэн дээр өөрөө ч их хатуу ханддаг учраас муу зуршил бол байхгүй гэж.
Өмсгөө зангиддаг байлгүй. Хоч байдгүй шүү дээ. Ер нь багасаа очтой байгаагүй. Зүгээр нөгөө өндөр байсан гэдэг утгаар зүгээр өндөр ч юм уу тийм л байсан. Тэгээд нэр мөр өгч чаддгүй л байсан юм шиг байна. Манай ээж их хатуу хүн байсан байхгүй. Тэгээд хэрвээ намайг янз бүрээр гочлол бас ээжээс ямар нэгэн тийм юу ирдэг байсан баг л та. Хэр цэвэрхэн өөртөө арчаатай байгааг нь эхлээд хардаг. Хувцалж байгаа нь өс нүүр гутал ер нь яаж өөртөө ханддаг нь яг эднээсээс харагддаг гэж боддог шин. Тайз. Хүл тавиадаас баггүй хугацааг ард орхисон биш үү. Тэгэхээр одоо тэр үеэд орсвол яа загварын ертөнцид хүл тавьж ийсэн бэ? Одоо ямар нэгэн хүнээс үлгэр дуурайл авч ийсэн үү? Анх бол Эрдэнэ гээд манай лагерийн найз охин байдаг. Одоо ч гэсэн битээр их сайхан нөхөрлөлтэй. Манай найз охин одоо Шведэд амьдардаг. Тэгээд тэр найз охиныхон ачаар бас одоо өдөө зэрэгтэй амжилтанд хүрэхэд маань их том түлхэц болж өгсөн гэж хэлж болно. Одоо өвөө таалгын нээж өгсөн. Тэр найз охин маань хоёлаа загварын агентлагт явъя. Тэгээд гой гооцоо мэдлэгтэй болоо бие зүг авч явж сурыг бүгдгөр нуруугаа болий ч юм уу. Айгу гой зорилго надад хэлжсэн. Тэгээд би ээжээсээ зөвшөөрөл аваад тэгээд ер нь бол найз охинтойгоо хамтдаа халина гişin шав болоод загвар өмсөж эхэлсэн. Манай найз охин бас тодорхой хугацаа загвар өмсөж байгаад яг гадагшаа сургуульд сурах харуулад тэгээд одоо ч гэсэн суралцаад явж байгаа. Тэгээд ямар ч байсан их гой дуурсан санагддаг. Тэгээд бид хоёр лагерт Шарган мортод гардаг байсан. Тэгээд Шарган мортын л бүр багын найзууд л та одоо бүрэл 2 3 дугаар ангиасаа л нийлсэн хүмүүс. Тэгээд би биенийхээ бүхэл зүйлийг мэддэг учраас бас би бинийгээ дэмжихэд их нөлөө үзүүлсэн болов уу гэж боддоо шүү. Тэгэхээр загварын ертөнцид орсноор одоо хүмүүжилтд нь ямар нөлөөсөн? Загварын ертөнцийн хүнд ямар эерэг бас хүрэх талыг өгдөг вэ? Өөрөө яаж сурахаас шалтгаалдаг гэж би боддог. Альва зүйл дандаа хоёр талтай. Тэгэхээр өөрөө ямар хандлагатай байгаа, өөрөө яаж бусдтай харьцаж чинь, өөрөө яг юу сурахыг хүсэж байгаа, яг тэрийг нь л өгдөг гэж би боддог. Тэгээд миний хувьд бол надад гоо зам маш өндөр мэдрэмжийг надад бий болгосон. Олон одоо миний шийдэж чадахгүй байгаа, шийдэж чаддгүй байсан тэр асуудлуудыг шийдэхийн тулд би юу сурах ёстой, яаж өөрийгөө хөгжүүлэх ёстой гэх мэтчлэн ер нь бол хувь хүн талаас намайг маш их одоо эрчимжүүлж одоо өшөө зүтг, ахаа зүтгэлтэй бай, ахаа тэм цахиа хурдтай бай гэсэн тэрэл зүйлүүдийг сургаж өгсөн багш нарын маань нөлөө их байна л та ер нь. Халина агш топ модель цолмон багш гэх мэтчлэн мундаг багш нарын гараар бас альва зүйлийг сурсан учраас их нэмэр үүрэгрэл бас байдаг. Хэрвээ загварын ертөнцид ороогүй байсан бол өөр ямар одоо мэрэгчлээ хүн болох байсан бэ? Ер нь одоо ч гэсэндээ орохыг хүсдэг тийм салбар байдаг уу? За би ер нь миний нэг амьдралын нэг зарчим гэх юм уу, зөвхөн хийхийг хүсдэг зүйлүүд гэх юм уу. Заавал аль нэг одоо өөрийнхөө хийхийг хүсэж байгаа, өөрийнхөө оролцохыг хүсэж байгаа тэр салбарт ороод гараад дүрээд хөлөө дүрээд ингээд ямар ч байсан нэмэр болох зүйл дээр нэмэр болоод тэгээ тэнцэнээсээ олон зүйлийг суралцаад чадахгүй зүйлийгээ мэдэж аваад чаддаг зүйлийгээ нээгээд тэхийг хүсдэг. Тэгээ ямар ч байсан одоогоор бол кино, нэвтрүүлэг, за тэгээд элтгэх урлаг, за яг энэ загвар, зураг гэх мэтчлээ ер нь бол нэлээд нэг 5 6 салбарт бол жоохон ингээд гараад өрөөд үзчихсэн. Зарим нэгэн за би энийг мэдх юм байна, энийг арай болохгүй юм байна ч гэдэм үү тийм дүгнэлт авчихсан байгаа. Тэгээд ямар ч байсан би өөрөө маркетингийн удирдлагаар төгссөн. Тэгээд маркетингийн хан чиглэлээр, бизнесийн удирдлага чиглэлээр мундаг бизнесийн байгууллагатай болохыг хүсдэг. Тэгээд ер нь бол Андра бол бизнесийн байгууллага биш. Андра бол яг бусдад нийгмийн төлөө үйлчилдэг, бусдын төлөө үйлчилдэг энэ төрлийн бас байгууллага байгаа. Тэгээд Андра бол бас олон залуучуудыг гоо зөв мэдлэгтэй болгоход анхаарал хандуулж байгаа. Бас нэг салбарын маань миний хүсэж байгаа зүйлийг илэрхийлж чадж байгаа энэ газар учраас би бас их бэлгшээдэг, их хайртай байдаг. Тэгээд шамраараа их бахархдаг. Олон хүүхдүүд намайг зориод ирж байгаад их баярлдаг. Тэр Андра ангийнхаас гарсан амжилттай яваа модулууд одоо загвар өмсөгчд талаар. За ер нь яг миний шав байсан за одоо байгаа олон хүүхдүүд байдаг. Тэгээд яг тэр хүүхдүүдийг бол загварын салбарт
хүчтэй өрсөлдөгч болоход нь үүрэг нөлөө үзүүлсэн гэж боддог. Тэгээд одоо яг хамгийн түрүүнд нэрлэх модель бол Халиуна гэж миний бас хайртай шав байгаа. Халиуна маань бас энэ жил Miss Mongolia 2014 наадмын дэд миссээр шалгарсан. Одоо топ моделийн дэлхийн топ моделийн бас том тэмцээнд оролцох гэж байгаа. Тэгээ ер нь бол өөрөө их өвөрмөц царайтай. Ер нь одоо надтай намайг миний шав болоо 4 жил болчихж. Тэгээ энэ хугацаанд хангалттай бас өөрийнхөө карьерийг хөөгөөд явж байгаа амжилттай юм мундаг охин байгаа. За тэгээ түүний дараагаар аз бэлэг, уянга гэл ер нь олон охтуудыг бас нэрлэж болж байна. Тэгээ эдгээр манай аз бэлэг бол сая дэлхийн авиаснуудын миссийн тэмцээнд оролцоод дэд барыг эзэлсэн байгаа. Уран нугардаг юм мундаг авиастай охин байгаа. Гэх мэтчлэн манай агентлаг ер нь юм олон хүүхдүүдийн авиастай хүүхдүүдийн авиасыг нь хөгжүүлж улам илүү батжуулах тийм ээ. За өөрийгөө хэн болохыг олохыг хүсэж байгаа хүүхдүүдэд бас өөрийг нь олохын тулд бид нар их үүрэг ролтой бас хүч нөлөө үзүүлэх зорилготойгоор андраавал бий болсон. Ер нь Монголын загварын чиг хандлагын талаар өөр ямар бодолтой явдаг? Айгуу бахархдаг. Тэгээд манай загвар зохион бүтээгчид, дизайнерууд бол дэлхийн хэмжээний том загварын 7 хоногудад аль хэдийн оролцоод бүрд ингээд одоо хүмүүс бол айгуу сайн мэддэг болцсон тий. Загварын шоунуудад Монгол модельууд очиж оролцдог болцсон. Монгол модельуудыг, Монгол дизайнеруудын бүтээлүүдийг хараад дэлхий инээмсэглэж, дэлхий бас шагшдаг болчихсон. Тэгэхээр би бол энэ загварын салбараар их бахархдаг. Монголд уур амьсгал нэг ондоо Монголд энэ өсөж хөгжөөд бас өөрийгөө хөгжүүлж чадсан энэ загвар зохион бүтээгч, загвар өмсгчид бас гадны тайзан дээр гарахад их одоо өндөр үнэлттэй байдаг гэдгийг би олж мэдсэн. Тэгэхээр Монгол бас их олон талаар одоо хүмүүсийг хөгжүүлээд байна л да. Тэгээд магадгүй одоо өөрийгөө будаж чаддаг, өөрийнхөө усыг янзалж чаддаг тийм ээ. Модель хүн одоо гадны загвар өмсгч дийлэнх нь бол бүх хүмүүс яг цаанаасаа бэлэн байдаг. Нэг хүн дээр 4-5 хүн ажиллаж идэг, хүсийн нэг хүн, нүүрийн нэг хүн гэл ингээд бүгд өөрөөсөө гэсэн өөрөөр байлтай байдаг. Монголд бол шаардлагатай тохиолдолд модельуд өөрсдөө будаад, өөрсдөө үсээ янзлаад, өөрсдийнхөө гоё дүр төрхийг бий болгоод тайзан гаргахад бэлэн болох уран чадвар байдаг. Тэгэхээр би тэрүүгээрээ их бахархдаг. Тэгээ Монгол хүүхдүүд ер нь Монгол хүмүүс их тийм нөгөө нөхцөл байдал зохицохтой их амархан альч хүнд хэцүү байдлыг даван туулах чадвар өндөртэй айгу мундаг хүмүүс. Тэгээд үүнийг л гол нь ашиглах хэрэгтэй. Улам хөгжүүлж ашиглах хэрэгтэй. Залхуурч болохгүй. Залхуурвал тэгээд мэдээж авирлуугаа нэг амжилтанд хүрэхээс илүүтэйгээр хойшин татна. Тэгэхээр бас айгу гоё эрч хүчтэй уран зоригтой байгаасаа гэж хүсдэг. Тэгээд миний хувьд ч гэсэн шавнырыгаа их шөрөвдөж, их түлхдэг. Ер нь бол яагаад залхуурч юм, юу болохгүй, яагаад юм байна гэл бүхэл тал дээрээс нь тусдим болж багшаас нь гадна бас хайртай их чинь, хайртай найз нь байхыг хүсдэг. Яг өөрийнхөө стилийн имижийн талаараас ярилцъя гэж бодож байна. Тэр өөрөө яг ямар стилийн имижээр хувцаслаж одоо өөрийн хувийн стилист мейкап байдаг. Эсвэл өөрөө л бас ингээл янз бүр нүүр амаа будчихдаггүй тий. Тийм, би бол өөрөө нүрээ будчихдаг, өөрөө үсээ янзалчдаг. Ер нь бол 10 жилийн турш яг эдгээр зүйлүүдийг бол маш сайн эзэмшсэн гэж хэлж болно. Тэгээд нөгөө модель хүн чинь бас гоё харагдах хэрэгтэй гэсэн нэг бодол байдаг. Тэгээд гоё харагдахын тулд өөрийгөө аль өнцгөөс ямар аль талаас авахар гоё үлээ, одоо ямар нүрний бодолд зөгтөг үлээ, яавал үс гоё харагддаг үлээ ч гэдэг юм. Тэр зүйлүүдийг бол практикаараа олоод авчихсан байдаг. Тэгээд мэдээж бас мэрэгжлийн стилистүүд, өсчид гоо сайханчтай бас байнга хамтарч ажилладаг учраас тэр хүмүүсийн зөв үлгэр жишээ, тэр хүмүүсийн зөв зөвлөгөөнүүд их нөлөөлдөг. Тэгээд яг хуу аль нэг стил гэдгүүгээр би зүгээр ерөнхийдөө жоох эмгтээлэг хувцалдаг. Гэхдээ тийм одоо дэргэр юпг гэнэ тэрэ гэл ингээ нэг одоо төрхийнхөө өмнө бол нэлээд тийм нөгөө дэрвсэн охин стилтэй байсан бол одоо бол мэдээж эмгтэй хүн тийм эмгтэй хүн гэдэг утгаар өөрийгөө хардаг болчихсон. Альва зүйлд бас их намтай ханддаг болчихсон байна. Тэгээд ингэж л өөрчлөлт юм байна. Тэгээд ер нь бол яг хүүхэд гаргачаар эмэгтэй хүнийг яг жинхэнэ эмэгтэй хүн болчлаа гэж хэлдэг ш тэ. Тэгээ ер нь бол их олон зүйлийг сурдаг юм байна л да. Тэгээ олон зүйлийг амжуулж сурдаг, олон зүйлийг бас дүгнэж цэгнэж хэрэгтэй хэрэггүй одоо болохгүй бүх зүйлийг бас ялгаж салахтаа илүү их чадварлаг болт юм болов уу гэж боддог. Таны бас энэ гоо сайхан байдал одоо нууц нь юу вэ? Тэ өөрийгөө яаж ингэж гоё бие авч явж гин төрсөн төрөөд удааг байгаа гэхэд одоо өмнөгшгөө болсон тэ энэ талаар нууц юу байсан бэ? Гоо сайхны нууц. Миний бодлоор гоо сайханд заавал масар их төвчээр хөтөлмөр шаарддаг гэж би боддог. Тэгээд яг төрснийхаа дараа загвар өмсөн, загварын тайзнаар гарна гэдэг бол миний ерөөсөө айгуу том кайф, айгуу том эрч хүч энерги авдаг тэр зүйл байгаа. Тэгээд хүн альва ямар ч тохиолдолд дуртай зүйлийнхаа араас бол хөөцөлддөг тий. Тэгэхээр миний хувьд бас яг энэ дуртай зүйлээ орхигдуулахгүй юм шүү гэсэн
зорилго тавиад тэгээд төрснийхаа дараа маш эрчимтэйгээр яаж хуучин формонд орох уу гэдэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэхдээ энийг зөвхөн хөдөлгөөнөөр авсан. Тэгээд мэдээж хооллохдоо зөв хооллох, хоолны дэглэм биш, зөв хооллох энэ зарчмуудыг өөртөө бас хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд өмнө нь бол бас нэлээд л дэггүй байсан бол одоо бол харьцангуй аль нь хэрэгтэй вэ, аль нь хэрэггүй вэ гэдэг ялгаж салгадаг болчихсон. Тэгээд цагаат хэрэгэлдэг, бус их уудаг. Тэгээд ер нь бол би шавнартаа ч гэсэн өглөө болгон яг өлийн илгэн дээр өлөн байгаа дээрээ ус сайн уу, 2 стакан ус заавал уу, орой унтахтай алим эсвэл тараг заавал уу гэж зөвлөдөг. Тэр нь бол тараг усын чи аль аль нь л биеийг цэвэршүүлдэг дотоод эрхтнүүдийн одоо гөрүүлзэх хөдөлгөөн үйл ажиллагааг их сайжруулдаг учраас арьсан чууд нөлөөлдөг. Тэгэхээр нөгөө дотроосоо эмчилгээтэй байж иж, дотроосоо зөв анхаарч иж бас арьс ямар харагдах, ус ямар харагдах, хумс ямар харагдах гэдэг нь илэрхий болох байх л та. Тэгэхээр миний хувьд бол яг энэ одоо эднээс бол тийм нөгөө айгу том дэглэм ч юм уу ийм зүйл биш. Хялбархан өдөр тутам мөрдөөд хөвшчихэд танд айгу их олон гой зүйлүүдийг бас мэдрүүлэх тийм эерэг үрдэн үг. Тэгээ эерэг үрдэн өгөх энэ зүйлүүд байгаа. Тэгэхээр Монголын одоо олонний танил хүмүүс их дэлхийн брэндүүдийг хэрэглэдэг болсон байна шүү дээ. Тэр дэлхийн брэндүүдийн талаар юу ямар бодолтой байдаг вэ? Хэрэглэдэг брэнд. Тэгэл энэ тэнд явж байхдаа одоо миний ажил их сайхан шүү дээ. Бас нэг талаар олон улсын хэмжээний янз бүрийн том загварын шоунуудад оролцсон, том хотуудаар, загварын том хотуудаар бид нэр очих боломж бас нээлттэй байдаг. Тэр утгаараа бас ийш тийшээ явж байхдаа энэ тэнд явж байхдаа бас хэрвээ боломж маань бүрдвэл тодорхой хэмжээний брендийн аль нэг зүйлийг бас өөртөө аваад хэрэглэхийг бас хүсдэг мэдээж. Тэгвэл яг хуу заавал тэр энэ гэж одоо хошуураад эсвэл заавал авах ёстой ч юм уу тийм бодол байдаггүй, зүгээр боломжтой үедээ боломж ашиглаад өөртөө хэрэгжүүлцдэг, өөртөө бас аваад үлдчихдэг зүйлүүд бас их байдаг. Тэгээд энийг бол яг нөгөө тэр энэ дагнсан брэнд гэж хэлэхгүй байх л та. Тэгэхээр бас мөнгө харамлалгүй авдаг зүйл одоо байдаг. Эмэгтэйчүүд шуналыг хөдөлгдөг зүйл байдаг та хувцснаас ч юм уу. Тэгэхээр таны одоо мөнгө харамлалгүй шуналт авдаг зүйл юу вэ? Аксессуар байна. Аксессуаруудад их дуртай. Тэгээд ер нь хэрвээ юуд шууд таалагдвал ерөөсөө ямар ч эргэлзээгүйгээр авдаг. За гутал байна. Ер нь дийлэнх загвар өмсгчүүд ер нь эмэгтэй хүн л дуртай л байдаг шүү дээ. Тэгээд гутал харахаараа бас их шундаг. Тэгээд гутланд бол бас их нэг тэгж одоо айхтар өмтэй бүр тэдэн мянга ч юм уу долларын минэ тэрэг гэл биш л бол бас тодорхой хэмжээнд дуртай зүйлийг авч хэрэглэхдээ эмэгтэй хүн аюу гой тийм ихтгэл дүүрэн байдаг гэж боддоо шүү дээ. Бас гоё мэдрэмжийг авдаг шүү дээ. Энэ дуртай зүйлээ өмссөн, өөрийнхөө хүсэжсэн зүйлээ өөртөө авцсан байна гэдэг чинь эмэгтэй хүнд аюу гой бардам мэдрэмж. Тэгээд эмэгтэй хүн ер нь өөртөө ихтгэлтэй тийм бардам мэдрэмжтэй байхаараа их гоё олон зүйлийг амжуулж чаддаг. Өөртөө ихтгэлтэй эмэгтэй хүнтэй хүн харьцах угаасаа дуртай байдаг. Тэгэхээр яаж ч утсан надад бол энээс бол татгалзах шалтгаан байхгүй гэж боддог. Тэгэхээр одоо ер нь олонний танил дэлхийн одооч гэх юм уу өөрийн нэрээр ямар нэгэн брэнд гаргаж штэ өнөртөө бас ч юм уу ус ч юм уу хэрвээ тань тийм бодол өгдөг бол энэ бодол ээдгүй өөрийнхөө бас нэрийг шигтгсэн ч юм уу өөрийнхөө нэр дээр тийм ямар нэгэн брэнд гаргая гэсэн. За яг Монголын нөхцөл байдалд яг энэ одоо боломж бололцоо их дутмаг гэж би боддог. Гэхдээ яг байж болно л да. Гэхдээ одоо Монголд бол бас уур амьсгал нөхцөл байдал шалгуундаа байдаг л да ер нь. Тэгэхээр магадгүй зөвхөн хэрвээ надад боломж гарвал мэдээч яаж юу гэж татгалцах вэ? Эмэгтэй хүн болгон ер нь хүн болгон өөрийнхөө нэрийг бат суурьтай үлдэхийг зорж амьдардаг шүү дээ. Тэгээд миний хувьд ч гэсэн үр хөвгтүүд маань, ач зээнэр маань ер нь эргээд намайг дурсахад хүмүүс хийсэн бүтээсэн зүйлийг минь хараад үнэхээр юм хийжтэй гэж бодож үлгэр дуурайлж бас нэг урам зориг ирчүүч авдаг байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр магадгүй бас тийм зүйлийг бас үлдээж болох юм. Тийм. Гэхдээ хамгийн түрүүнд миний бодол Андраг брэнд болгох тэр одоо хүсэл тэмүүлэл зориг бол надад нэг тэргүнд байна да одоогоор. За ингээд бидний одоо ярилцах цаг бас дуусч байна. Тэгээ бидний урилгыг авч манай M Style нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Тэгээ цаашдын ажил хөдөлмөр чинь өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн манай агентлаг дээр ирж бас надтай ярилцсанд баярлалаа. Нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчдээ анхаарлаа хандуулаарай.
Алдарт Dolce & Gabbana дэлхийн бүх бүсгүйчүүдэд зориулсан 2015-аас 2016 оны хавар намрын шинэ коллекцоо танилцууллаа. Сарнаа цэцгэнхээ гар зураг, тод ягаан, цайвар ногоон, цэнхэр өнгө гэд дэггүй хэрнээ ажил хэрэгч өнгө төрхийг бүрдүүлсэн даашинзуудыг тэд уралжээ. Загварын шоуны үеэр танилцуулсан Viva la Mama коллекц дэлхийн өнцөг булан бүрт буй сая бүсгүйчүүдийн сонирхлыг татсан байна. Инхри охидтойгоо ижилсэн бяцхан хүүхэд твэрсэн жирэмсэн модельүүд загварын тайзан дээр алхаснараа онцлог болсон юм. Dolce & Gabbana бяцхан үрсийг зурсан зурган хээтэй, улаан сарнаа цэцгийн принттэй, торон оруулгатай, ээжтэй хайртай гэсэн бичигтэй гэдэл бүх загвар дээрээ их үрсийн холбоог илтгэсэн өнгө төрхийг илэрхийлсэн байсан нь үзэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан байна. With some makeup on, you will look much better. Барселон хотод загварын 7 хоног болж өвлийн шинэлэг коллекцуудыг загвар сонирхогчдод өргөн барьлаа. Дэлхийд алдартай олон улсад үйл ажиллагаа явуулдаг загварын брэнд Mango энэ үеэр 2015 оны хавар зуны коллекцуудаа танилцуулсан юм. Mango брэнд анхны дэлгүүрээ 1984 онд Барселон хотод нээж байжээ. Харин одоо Испани улсад үйл ажиллагааны цар хүрээгээрээ 2 дугаарт орох сайн чанарын бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаалдаг загварын экспортлагч компани болсон байна. Энэ жил Mango өөрийн загваруудад эр шинжилэлт хийж, загваруудаа дэгжин чамин элементүүд багтааж өгсөн байна. Загвар өмсөгчд торон, хатгамал, нэхмэл гээд төрөл бүрийн даашинз нөмрөг өмсөн загварын тайзнаа үзэгчдийнхүүдийг булаасан юм. Коллекцод эмэгтэйлэг хул өнгийн цэга маягийн загварууд зохилсон байна. Энэ үеэр Mango-гийн коллекц үзэгчдээс өндөр үнэлгээг авч чаджээ. M-Style Entertainment нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчдээ. Манай нэвтрүүлгээс та шинэ соргог мэдрэмжийг авсан гэдэгт бид итгэлтэй байна. Хамтдаа ирсэн үзэгчдээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.